Монголд анх удаа нэгэн дор 100 яруу найрагч цуглаж сорволсон хайрын шүлгээ уншиж толиулсан үйл явдал өнөөдөр боллоо. Хамгийн гол нь 100 яруу найрагч маань шүлгээ уншихдаа ямар нэгэн өрөө танхимд биш цэцэрлэг түрээлэнд зугаалж аваа иргэддээ зориулсан юм а. За амралтын энэ өдөр нийслэлийн иргэд үндэсний цэцэрлэг түрээлэндээ ирээд аялж зугаалж амралтаа өнгөрүүлж байна. За харин энэ өдөр болж байгаа бас нэгэн онцлог үйл явдал бол яг энэ үндэсний цэцэрлэг түрээлэнд Монголын үе үеийн 100 яруу найрагчид хайрын шүлгээ одоо сонсогчдоо уншиж толилуулж байна. Хайрын шүлгийн энэ өдөрлөг нь өргөн хорвоод хүн хайраар дутах учиргүй гэсэн ураатай энэ өдөрлөгт за төрийн сойрхолд ардын уран зохиол, соёлын гавьяат, залуу уран бүтээлчид гээд үе үеийн төлөөлөл оролцож байгааг онцолж байна. 100 яруу найрагч сор болсон уран бүтээлээ уншиж эхлэхэд үндэсний цэцэрлэг түрээлэнд зугаалж яваа иргэд хуран цуглаж байлаа. Өдөрлөгт ардын уран зохиолч, соёлын гавь зүтгэлтэн Бадарч, ардын уран зохиолч Сүрэнжав, Урeenхай болон Болор цомын эзэл, за залуу яруу найрагчид гээд үе үеийн төлөөлөөс гадна Дархан, Сэлэнг, Төв, Булган болон холын аймагуудаас зорж ирсэн яруу найрагчид оролцож байлаа. Нэгэн дор Монголын төлөөлөл болсон 100 яруу найрагчийн шүлгийг сонсноо гэдэг бол миний хувьд би зүгээр уншигч хүний хувьд бас бодоход энэ бол хүн төрлөختний энэ цаг үед амьдарч байгаа хүний хувьд их том их гоё хой заяа юм аа гэж би бас дотроо их гоё баярлаж бахархаж хүндэтгэж явж байна. Тэгээд ийм бас эрхэм хүндтэй хүмүүстэй хамтдаа энэ хүү өдөрлөгт оролцож байгаадаа би бас туйлын их баяртай байна. За ингээд та бүхэн утга зохиол урлаг соёлын жинхэнэ хайрыг мэдрүүлсэн 100 яруу найрагч 100 хайрын шүлэг өдөрлөгт маань тавтаа морж тухлан саатноо. Өнөөгийн нийгэмд хайр, инэрл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан ур амьсгал өгөө болж зөөвөөс үйлдэлд олшрох болсон. Тиймээс нийгэм гэр бүл сайн сайхныг далан дуудагч, хайрын үндсэнийг олон нийтэд ухааруулах, утга зохиол, яруу найргаар дамжуулан амьдралын гэрэлгэгээ үндсэнийг олоход туслах зорилготой гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан юм а. Монголын зохиолчдын эвлийн дэргэдэх залуу зохиолчдын нэгдлээс санаачлан бүх үеийн төлөөлөл болсон 100 яруу найрагчаар хайрын шүлгийг нь дуудулж байгаа энэ үйл явдал өөрийнхөө ур амьсгалыг Монголд авчирлаа хэмээн иргэд онцолж байсан юм а. Монголд бол ерөнхийдөө иймэрхүү ийм гэгээлэг ийм сайхан үйл ажиллагаа маш их дутагдж байгаа. Иймэрхүү үйл ажиллагаа болж байгаад үнэхээр их баяртай байна. Яагаад гэвэл хүүхдүүд маш аюулгүй орчинд ээж аавтайгаа сайхан тоглож наадаад энд амар зугаалж ийн хажууд нь яруу найрагчид хайрынхаа шүлгийг уншиж байж байгаа нь үнэхээр сайхан байна. Энэ зуныг үнэхээр чимжээ. Ер нь хүн чинь нэг сайхан үг сонсохлоор сэтгэл нэг сайхан болдог. Муухай үг сонсохлоор бас нэг жоохон тийм болдог шүү дээ. Тиймээс одоо бол бас нэг хүмүүс сөрөг мэдээлэл их авч байгаа үед энийг бас гоё гэгэн мэдээлэл авч байгаа нь ялангуяа хүнд энерги сайхан өгдөг талаараа энэ яруу найргийн наадмын онцлог нь тэнд бас байна. Энэ зөв юм аа л гэж бодож байгаа. Энэ бол их мундаг сайхан арга хэмжээ болж байна. Яруу найрагч, залуу яруу найрагчд их мундаг шүлэг бичиж уншиж байна. Хойчлаас байна. За хойчлаас байна. Мундаг зохиолч зөндөө байна. Айгуу гоё оюуны бүтээл гарч байгаа байхгүй юу? Нэг хүмүүст ийм оюунлаг ийм ер нь цаашдаа ингэж олон зохион байгуулаасаа. Олончууч бас сонирхоос. Тий, их олон сонирхосоо. Тэгээ улам гоё өргөжөөсөө. Ганцхан Улаанбаатараас ер нь тэгэл өргөжих юм бол тэгэл аймаг болгонд сайхан болох байл гэдэг ер нь бол. Яруу найрагч хүний хамгийн их сэтгэл хөдлөл ихтэйгээр бичдэг шүлэг бол яа харахгүй хайрын тухай шүлэг. Тиймээс энэ арга хэмжээг 21 аймагт зохион байгуулж 100 хайрын шүлгийн ном гаргахаар болсноо залуу зохиолчдын нэгдлээс мэдээлж байлаа. 100 яруу найрагч 100 хайрын шүлэг өдөрлөгийг залуу зохиолтол болон Монголын зохиолчдын эвлэл хязгааргүй дуулал төрийн бас байгууллага хамтран зохион байгууллаа.